Өсөлтөрсөн Эрдэнэ татаа харж байна. Урт цагаан. Манай Эрдэнэтэд урд имлэг гэж байхгүй. Ээж хоёрт нэг нууц хэл. Ээж хоёрт нууц хэл. Миний сургууль битэрийн дотор хөрмөөсөн. Нөгөө октод гадаад явсан чинь богдуул байдгүй гэдэг. Энд ч хөлбөмбөгөө тоглоод. Замнууд ийм байсан тий. Тий. Ингээд тэгээ дөрвөлж юутай. Тийм том юутай. Тий. Йоо. Өөхөж байна. Алах гэсэн биш. Одоо ийм замтай байна. За бид хоёр алхах гэж байна. За. Алхалт хийх гэж байна. Эрдэнтийн хүмүүсээ үзээрэй. 2025 оны ярдэнэ. Та хоёлаа дээр гарцаар гараа. Оо тэгээ. Холбоо. Энд чинь боронктой байдаг гэж л тий. Одоо ч гандаад бараг цагаан болж тээ. Энэгээр манай моднууд амар их байдаг байсан. Таан чи нэг ухах гад бодоолгаа ицтэй. Тийм, амар их модтой өстэй. Жохон бахад битүүн мод байсан. За. Холбоо маань байж лээ. За хоёлаа фонтанаар очиод бичих үү. За тийм. Ус ориглоор. Тэр оройн алхалт хийж байгаа. Тэгээд оройн алхалт хийж байхдаа 2025 онд эргэсийн ач гуч зэнэр нь үдчихвэл өвөө моёр нь дээрийн Эрдэнэтэй бичиж байна. Ирэх жил Эрдэнэний 50 жилийн байтай гэсэн. Тэгээд тэрнээс нь өмнө юмнууд айгүй их солигдох юм аа. Энэ фонтан чинь 2007 онд 6 мургааны янзлтэй. Тэрнээс өмнө амар гоё классик фонтантай байсан тий. Ийм мэгцэн. Одоо тэрний зураг олоход олдвол хийчээд тий. Олдох хаа. Тий. Тийш би нэг удаа оржсэн чи орж байгааг л хата тий. Би яриаш тийш орж байгаагүй. Тийш орж сэлжиж сэлгээд байгаа юм да. Нэг удаа орж исэн. Тэгээд нэг л удаа оржсэн. Хүүхдүүд амар их ордог байсан. Би нэг л удаа оржсэн. Тэгээд тэр дээр бээр нэг гардаг байсан. Тий. Сэлдэг байсан л гэдэг байгаа. Одоо энэ фонтан болохоор орой олохлоор ингээ гоё өнгөөр асч юмсдаг. Тийм фонтан хийсэн. Тэр болохлээрээ манай гүрняк бид нар тийм баг юу горняк ч гэж тэмхэж чинь. Юу лээ? Энд чи ингээл орой ингээл нэг 7-8 дугаар ангитай 8 дугаар ангитай орой өрөнгөө тэгээд найзуудаараа гар утас баг дөнгөж орж ирж ирсэн юм аа. Тэгээд гар утас баг орж ирж анх орж ирсэн. Тэгэл за хэдэн минутын дараа тэнд уулзъя гэл. Манай мөмөг намайг их хүлээд игдэг байсан да. Энүүр айгу болцдог байсан те. Би юу амар төвөр болцдог байсан. Ээж аваа эмээ үд харагдана гэж боддог юм аа шин. Гэхдээ би октодтой бол энд болцдог байсан. Банд нартай энд болцдог байсан. Бид нар чинь цуглардаг байсан юм чи. Энэ ястмхийн шүү. Жохон багт энэ амар том санагдаад идэв гэж л дээр нь гарч сууж юм аа. Энэ хашаа машааг байсан те. Хашаа машааг. Дээр нь сууж яадаг байсан болжмор шиг. За тэгээ бас шинээр ийм ус ориглоор бас нэг ийм ориглоор нэмчихсэн те. Энэ ажиллахаа болцсон юм шүү. Харин тийм байна. Осноо очихгүй шүү дээ. Гиндрэгц. Йой. Гиндрэгц гэж хэлэх гээд. Горняк. Авирахыг хориглоноо гинэ. Хүмүүс авирсан л байна да. Тэр мэдээч. Манай үйлчилгээний төв мэдх нэг нь мэднэ. Манай үйлчилгээний төв. Үйлчилгээний төв гэдэг бичиг нь унтсан байна хүмүүсээ. Нэг нэгээр астдаг байсан те. Тий. Эрдэнэт ирээг удаж байгаа хүн байвал бичиг нь унтчихъя. Амрын өвшөө чи энд байсан биз дээ. Тэрийг нүүлгээд юу руу болгоцсон байлаа. Захиргааны ордны уртл болгоцсон байлаа. Энэ тэгээд бас хэдэн жилийн өмнө ч үлээдээ. Эрдэнэт гээд. Энд амрын 1974 онд байсан бэл яаж одоо 50 жил болж байгаа юм? Тэгээ одоо 50-ыг нэмэх юм бол энэ жил ч 50 жил юм шүү. 51 болоод байгаа юм шүү. 51 юм уу? Эсвэл их л шаван тавигдсан болоо. Эрдэнэ татыг барьж байгуулсан илгээлтийн эзэд анхдагчдыг дурсгал. Тэ? 50 жил нь өнгөрцөн юм шүү. Яг хоо ирэх жил 50 гэсэн шүү дээ одоо. Тэгээд манайс ухаантай хүмүүс бодож байгаа байлгүй дээ. Энд амар гэдээсэн хөшөө энэ юу гэдгийг ерхий сайд юм бол тоо гэл нэг тоодггүйсэн амрын шүү гэл тэгэл бид нар чи нөгөө чойсон цэдэн бал юу лээ Сүхбаатар матер гэсэн хэдхэн хүн байдаг мэддэг байсан чи амар чин амар чухал хүн байсан юм биш шүү дээ Монголын төрийн юунд та судлыг гэвэл сонирхыг гэвэл од мөндрөөс сонсоорой.
Монголын гэгцэн түүхээс бас сонсоорой. За хоёул одоо цаашаа хашаалах уу? Тийшээ урт цагааны үзүүрийг харуулах уу? Ариг гэрэл мэрлнээс бол гоё л харагддаг гудам болсон юм байна да. Улаанбаатарын нэр гэрэлт будамж байхгүй болсон тий. Тэгээ хүүхдээ зүг уртлаараа. Тий. Манайх стил байсаар л байгаа. Энд теди байдаг гэсэн байхгүй болсон. Сарвалт өгж байна. Голон банк хിവэрэ байна. За тэр юу вэ? Урт цагаан. Энийг яагаад урт цагаан гэж нэрлэсэн? Урт тэгээ цагаан болохоор нь. Одоо эн чинь шаарлаа шүү дээ. Харин тийм ээ хуучраа жоохон урт шар болчих. Дээр үед энд юу байдаг гэсэн бэ? Энүүгээр ингээд мойл нэрс мэрс зардаг гэсэн чинь. Тэгээ би ингээ авч идэг. Яг ч юм би мойлонд мөртөө тэгэл ингээ шүдээ хар болтол мойл байдаг. Нэг юм нөгөө нэг сонин ингэж ягаад хороогоод ийм гурвалжим кон шиг болгоод тэгээ ингээ дээр нь мойл 100 төгрөг өргөлээд гэсэн. Авч идэг. Болсон мойл амар гоё чихэрлэг гоё гэдгсэн тий. Болоогнууд нь ногоо амар гашуун. Одоо ингээ бодохоор ам ингээ 100 гаралцах мэдрэмж байж байна. Нэрсэн л арил гоё лээсэн бэлээ л дээ. Тэгээ амар олон жил одоо мойл идэггүй байж байна. Өө тийм тий. Сая тэр юуны даваан дээр төлөвгийн даваан дээр мойл өгнө гэсэн чинь мойл гарааг өгсөн. Энэ жил тэгээд мойлгүй өгсөн үү? Мойлгүй өгсөн. Нэрслээс. Мойл идмээр. 9 давхрууд. За. Жохон багт амар өндөр ирсэн гэдэгсэн. Тэгэл ингээл эн чи хэд байдаг лээ 1 2 3 4 5 байдаг лээ ингээд. Тийм баг. Тэгээ аль нь лефт нь ажилдаг вүлээ? Алийнхын лефтэнд ажилдаг. Лефт л ховрын бараа байсан шүү дээ бид нэртэй. GSC өдөртөө болсон байна. Тэ энэгээр баахан зүүн талаар нь баахан ингээд нөгөө нэг ном тэгдэг байсан тий. Өө тэр ном тавьдаг байсан хүмүүс амар саад болдог байсан. Би баг бахтаа дандаа ингэж явах дуртай байдаг байсан. Ягаад чи энэгээр нь явдаг байсан. Тэгэл гингууд ном зардаг хүмүүс амар лайтай. Эндээгүй номоо зарцсан. Тэгэл лайтай байдаг гэсэн тий. Тий. Манай Эрдэнэт ингээд түгжирдэг болсон гэж бодож байна уу таад? Тийм ээ түгжирдэг болсон. Түүмээ түгжин ер нь эх жил манай Эрдэнэт 50 жилтэйгээд замаацж байгаа гинэ турбаан багаацсаад. Тэгсэн чинь нэг авууштай юм байвч амар хэцүү ингээд нөгөө ясаахгүй нөгөө булуун ураан гихчээр ингээд бүх замаа нэг дор зассан. Тэгээд яг хаагур юу хийж байгааг нь мэддэхгүй. Тэгээд нэг тийм хулан битээ төрийн ярьж ийсэн. Нэг тийм 2 3 хүн баригаад байдаг шүү дээ. Нөгөө нэг засвар идэг баригаад. Тэгээд тэгсэн чинь нэг орцоор нэг байрыг засах гад орцоор нь хаачиж байгаа юм шиг. Тий, нэг байр засах гад орцондоо айлаар нь засахгүйгээр шууд орцоо бүтнээр нь хааж агаад янзлаад байгаа юм шиг л санагдаж байна надад. Тэгээд төгжирхийн хүмүүс уучраа болохгүй, хаагуур орохын, хүмүүсний амарч амир юу юм, хүлцэнгүй, аль зам нь хааж байгаа, хаагуур орж байгаа гарч байгаагаа ажилчид нь хэлэхчгүй, нөгөөдөл нь асуухчгүй. За тэр ч яах. Нэг зоч бод. Манай Эрдэнэт хамгийн гоё буудлаа. Одоо хамгийн гоё байхаа болсон болоогүй мэдэхгүй байна. Болсон. Тэгээ энэний тухайн үедээ хамгийн гоё буудал нь тэгээ нөгөө нэг юуныхан заал мал нь үйл ажиллагааныхан заал мал нь хамгийн гоё нь байсан. Тэгээ бид хоёрын дотор хөрмөөсөн. Гадаа нь мадан зураг мөрөг даруулсан л хат тий. Гадаанд даруулсан санахгүй байна. Дотор нь л ийгэц. Дотор нь л ягац. Энэ хөшөөд ихтэй аль дээр үйс байгаа. Тэг өмнө солигдоод байгаа л байдаг. Тий, амар дээр үйс байгаа. Хормын ордонд бүртгүүлээд тэгээд хормынхаа найрыг гэх юм уу тий энэ дотор ийсэн. Сэлэнгэ зашил булаа гэд. Сэлэнг заш бодолд ингээд рок попи одоо дэрж байдаг лээс юм шүү дээрүүд. Тахаараа. Тий. Тэг корнектор тоглолтоо хэлгээд. Намайг төрөхөд л энэ бодол байсан. Ер нь юу ч ярьчих да. Төрөхөд л байсан. Эрдэнэт тат намайг төрөхөд л байсан. Солирд. Айгуу олон шинэ барилгууд нэмэгдсэн байлээ. Эрдэнэт ирэг удаж байгаа хүмүүсээ. Тэр машинаар явж байхад нэг харагтанда өмнөх шиг үзэрээ. Эний дараагийнх ч юм уу мэдэхгүй дээ. Эрдэнэ дээр нэг машинаар явсан. Тэрэн дээр шин барилгууд харагдана. Мати энэгээр нэрээ. Машин замтай болсон. Амар олон шин замнууд яасан бэлээ. Энэ тийм дүүр сэтэлж оруулж гаргасан. Энэ бол машин явдаггүй хат айгуу гоё байсан тий. Битүү моттой. Тий. Би сургууль руугаа ингээл ямар ч машингүй шууд энэ минийгээр чи машин чи явдаггүйсэн шүү дээ. Тэгээд хатаг өстэй нэгээр. Хоёр талаараа битүү моттой ингээл алхаал. Голоо өөрн саяхан.
явдаг байсан. Миний явдаг байсан цэцэрлэг. 21 дэх цэцэрлэг. Би бас явж исэн баха. Явж исэн. Чи Оросд явж байгаа юм уу? 21-д яваад явж исэн. Тэгээд замын үеийн цэцэрлэгт яваад тэгээд Орос цэцэрлэгт яваад тэгээ Орос сургуулаарсан шин. Энэ нэгin дөрөв вэ гэдэг барьтай болсон байна. Зүгээр нэгin дөрөв л гэж байдаг байсан. Тэгш ингэ нэгin 5, нэгin 6. Тэг нэгin 5, нэгin 6. Ишээ гол явуулдаг юм байна. Ишээ гол маш явах стил явахгүй л байгаа юм байна. Хойд имлэг. Гэтэ би ингэ бодож ин л та одоо манай Эрдэнэтэд урд имлэг гэж байхгүй. Ганцхан имлэгтэй. Тэрийг ягаад заавал хойд имлэг гэдээсэн юм бэл. Имлэг гэхээр зүгээр жол сонсогдоо тэгээд хойд имлэг гэхээр амар сүртэй сонсогдсон болоо. Гэтэ би энэ хойд имлэг гэдгээр нь би хойд зүгээ мэддэг байсан. Имлэгтэй зүг маань хойд зүг юм байна. За нөгөө нэг Улаанбаатарын охтод богдуулаар зүгөө болдог байсан бол Эрдэнэтийн хулан гэдэг охин хойд имлэгээр зүгөө болдог байлаа. Улаанбаатарын богдуулаар зүгөө болдог оо. Тий. За охтод. За нөгөө охтод гадаж ирсэн чинь богдуул байдгүй гэдэг. Араас маш ирж байгаа шүү. За. Миний сургууль 1-9 дугаар гутлаа сурсан юм. Сургуулийн нэр юу? Хэддүгээр сургууль? Орос Арис. Тан сургууль гэхдээ үн даан байсан тий. За яаж даан байсан? Оросын програмаар явдаг. Тэдний хүүхдүүд ус тасрангууд хичээлд явахгүй, жоохон цасмаас орно штэ. Ингээл өвдөг юу шагаанаас дээгүүр цасмаас орчдөг. Хичээлд орохгүй за. Тог тасарнаа, гэртээ харнаа. Тог тасарнаа, гэртээ хариулж. Тог тасаргаар ч хүүхдүүдийн өдрийн хоолыг яаж бэлдэх юм? Бид нар өдрийн хоолгүй сурч болохгүй штэ. Амар давраа тий ёо. Тэгээ манай хичээл 12 өнгөрөө. Гэтэ хөөсөө 12 гэл тардаг хичээл. Тэгээ та нарын хичээл чи амар гоё 5 сарын 20 морд гэл 6 сарын 1 гээд амарсан байсан мэдгүй шүү дээ. Амар гоё. Тэгсэн чинь бид нар 6 сарын 1-нд 6 сарын 5-нд шалгалт малгалттай гээл. Тэгээ манайх зуны даалгавар өгдөг. Байлаа штэ. Тэгээ та нар гоё 2 заалмаалтай заяо. Бид нэг зааланда юу 3 анги. Тэр чинь 3 ангийг багаар бодоход ер нь 90 хүүхэд нэг зааланд тоглож байгаа. Яг тэр яг адилхан зааланд нэг анги л ордог. Танах ч яж нэг ангинд 30 хүүхэд мөхтэй биш үсттэй. Үгүй шүү дээ. Өсрэл 20 хүүхэдтэй. Харин тийм ёо. Та нар илүү боловсрал эзэмшсэн байна. Энэ дотор галтгаа байгаа. Гэтэ ерөнхийдөө дээр үеийн сургуулиуд чинь адилхан юутай шүү дээ. Тэ. Одоо 8 дугаар сургууль ч гэсэндээ яг ийм юу бүтцтэй. Тий. Хотод бас яг ийм бүтцтэй сургуулиуд байдаг шүү дээ. Хотын ор сургууль ч бас ийм те нэрэ. Тий, манай хотын ор сургууль дээр бас ийм. Нөгөө соцнигмын чинь нэг юугаа копидо тавьчихдаг. Тий. Тэгээ тэр дээш чинь бас манай юу мөн бидтэй талбай. Манай сургуулийн талбай. Танай талбайд би хөл бөмбөг айгүйх тоглодог байсан. Эхлээд котоктон тоглодог байсан. Тэгээ дараа нь дэшсэн. Тий. Манай энд нэг юу гэдэг байсан. Ингээс хандал. Тэгээд 4-р ангиад төгсөж байхдаа бид нэг ангиараа зогсоод багтаа авахулсан зураг байдیں۔ Тэрэн дээр би нэг эрэгтэй хөлтөн ч мэддэхгүй, эмэгтэй хөлтөн ч мэддэхгүй нэг тийм зур. Тэгээ 11-ээ төгс. Гэтэ манай энэ шат нэрээ айгуу тийм арай өндөр өссөн шүү дээ. Нэрээ уртлын өөрчлөд ячиж. Тэгээ 9-р ангиад төгсөхдөө өдрөөс ангиараа тэр шатнууд дээр амарлаа. Яа зогсоос мохсон. Тийм зураг байдیں۔ Добро пожаловать в мир знаний и науки гэж бичсэн байдаг байсан чинь төгсгөл нь багцсан шүү дээ. Багтаагүй юм болоо. Тийм байна. Уртлаа гоё ячжээ. Өнгөлчжээ. Зэшиг. Тэгэл энэгээр ингээл зүүн эргээл катак хажуугаар өнгөрөөл. Тэнд нэг эргэлддэг юм байдаг гэж үлээ тий. Тий. Яа орж гардаг хаалганы. Йоо тэрэн дээр ихтэй сенсорл иргэдэг. Дотроо могоо өрхтөл эргэлддэг гэж л. Тий. Тэрний бичлэг мэтлэг олдохгүй л хат. Тэгээд Тодкогийн байр жоохон байхад яг энэ манай сургуулийн артлын байр байсан. Тий энэ сургуулийн арт. Манай сургуулийн артл. Тэгтэл таарлаагүй юм да. Тэгтэл бит хоёр таарлаж байгаагүй. Тэгээ би энэ талбай дээр эхлээ тэр энэ Котокын жижиг энэ талбай дээр нь би нэг 12 нас хүртлээр тоглоод тэгээ 12-оос 10 18 хүртлээр баг энэ талбай дээр нөхсөн. Ойрхон л яваад байсан байгаа юм. Энэ юм юутай байдаг байсан. Нэг тийм хайргатай байдаг байсан. Нэг хөнгөн хайрга тэр нэг хөнгүүлсэн хайрга шиг тиймтэй байдаг байсан. Тэгээ энэ ч нэ хөлбөмбөгөө тоглоод тэгээ өдр гоё ингээд гаргадгүй хан руу ингэж ойлгож тоглодог байсан. Тэгээ энэ дээр л гараал байдаг байсан да. Гараал гусч буугаал. Харин тийм би гайхаад байна. Танаас сургууль дээрээс зөндөө гардаг байсан шүү дээ.
Манай сургууль дээр үү? Тий. Тэр цаатлаас нь ингэж тойроод гараад ингэж гардаг гэсэн шүү. Хүүх. За би бол сургууль дээрээ бол гарч үзээгүй. Тэрэн дээр бол гарч ийсэн. Гэтэ юугаач хийж гарч ийсэн. Хүүхдүүд гарангуут л дагаж гарсан юм билүү. Тэг угаасаа хийх юм байхгүй гэж. Тэгээ өвөл ингээд цас ороод энэ нэг уруу ингээд битүү цас болчихгонгод бид нар эндээс ингээд чаргалж байгаа юм шиг. Гэтэ гайхах юм. Одоо эн чинь ингээд тэр юунаас ингээд шууд доош юу штэ. Хан штэ. Тийшээ унцдаггүй байсан. Үгүй. Тэр чинь ингээд дүрчдэг байсан байхгүй юу? Ингээ хажууд шиг болгоод. Ингээд шууд битүү цас болоод. Тийм тэгээ ингээ битүү цас болчихдог байсан. За гайхаад нэр яг эндээс ингээд чаргаар болгож байгаа юм шиг уут муут тавьж түүх мүхээ тавьж байгаа болгоод. Йоо. Манай гэр тэгэл 5 минут алхаал өстө доошоо орчдөг байсан. Гэхдээ би тэр 5 минут. Одоо энэ зүүмдээд харагдчих шүү Тий. дээ. Мангар ойрхон байсан сургуультай. Тэгтэл би гэрлүүгээ 5 минут биш 2 цаг явдаг байсан. Дундаа ангийнхантайгаа тоглоо. Зя. Зяс яви. Яви өндөрлөг гарыг. За хоёлаа анагаа бай. Я би тодоо барилгын талбай дээр байна. Нэг юм дуулгахад барилгын талбайгаас хоторны такси явах болцсон бэ. Зөө. Тосгоноос явдаг болцсон байлээ шүү за. Тийм байлээ. Тосгоны автоверийн юу ч үлээ. Жилээ нэг тийм шинэ шаранхтай барилга орсон байлээ. Тэндээс явж байгаа юм байлээ. За өндөрлөг. Жохон байхад өндөрлөг амар хол санагддаг байсан. Өнөрлөг рүү гарахаар гэрээсээ нэг хол явцсан юм шиг. Чи одоо ингэ харсч ойрхон л гэж. Тэгтээ нөгөө жохон байхад ийм гоё шатмат тавиаг үйдэг үстэй. Шатан жоомх байсан баха. Энэ байдаг байсан уу? Тэг ийм юм бол энэ байдаг үлээ. За би бол энэ гаражнууд байдаггүй байсан. Манай байр болох намайг баг хахад энд байдаг байсан. Тэгээ шууд энэ гаражнууд байхгүй бид нар шууд дээшээ өгсөж гардаг байсан. Тэгээ цааталт нь өндөрлөг гээд хаттай бол өндөрлөг. Хаттай бол байдаг байсан. Тэнд очиж тоглолт байсан. Ер нь нэг тийм уул хадаар явж байгаа юм шиг л явж өндөрлөг рүү очиж дийдэг гэсэн болохоор тэгсэн мэддэг юм л. Ээж аваад нэг нууц хэл. Ээж аваад нууц хэл. Баг бахта энэ овоолго руу хиймэл уул руу авирдаг гэсэн шүү дээ. 2-3 удаа авираад булгаагаа дээр нь гарч ирсэн Оскотоор. За би талаас дээш шүүд авч ирсэн. Оско ёроолд нь очиж уйлж ирсэн. Амар байгаа. Талаас дээш гэдэг ч юу? Оо энэ чинь одоо наатлууд мөр жоохон байсан. Биш ээ. Энэ чинь наатлууд амар жижиг юм байна. Бидний бит хоёрын авирж ирсэн чинь амар өндөр нь. Хамгийн задлынх нь. Авирдаг гэсэн амар уу. Тэгээд тэгсэн чинь хөрхөө зэлваач мэдхгүй нөгөө нэг дээрээс шороо асгуул яана. Би лацтай тий. Амар шүү. Тэр нөгөө манай үед нөгөө амьд үлдсэн юу гэдэг лээ. Яаж амьд гэдэг шүү. Би чи өндөрлөг рүү очиод өөрийгөө гэрээсээ холдоод ирж боддог гэсэн чи бүр тийшээ. Харин тийм нөгөө гаражн дээгүүр үсэрч яаж тоглох нь цаашаа. Төвлөрөө л гихцээ. Харин гэж багтаа хүч гэлээдэг байсан. Имлэг рүү олооччихсэн шүү. За тийшээ гараа бич. Яаж байгаа гинэ? Өстөрсөн Эрдэнэ татаа харж байна. Стогоо яригч. Гисэн чи урд нь. Дүүжин дэж чи урталт нь мод ирцэх гэдэг шүү. Ядаа тэгтээ мод байхаар урлана, байхгүй болохоор бас урлана. Харин хөөрхөн дүүж юм бэ? Тийм ээ. Бараанаас хамгаалт. Хоёр талтны хөөрхөн дүүжин давчиж. За хормоо ээж яваад энэ дээр авахсан зураг бас байгаа штэ. Өндөрлөг дээр нөгөө нэг хормоо ихэр хотод зайсан дээр юун дээр гал зураг даралдаг гэдэг шиг ирсэнтэй. Өндөрлөг дээр зураг даралдаг. Энэ гоё наримдал ружба гэдэг нь гоё зэсэн юутай байдаг гэсэн тий. Оо тийм үү? Тий. Одоо энийг амар сонирхолтой л байдаг байсан баг хахад тэгэл энэ дээр нь гიშгэж дээшээ гарч маардаг. Энэ их тийм гоё зэсэн өнгөтэй байсан яг зэсэн ирсэн юм шиг. Бид нар тэгээ нөгөө заслангийн бүлгийн уулзалт гэж байдаг та. Тэгэхээр энэ дээр зураг даруулна, төгсөлтөөрөө ирж даруулна, хормороо ирж даруулна. Ер нь энэчнээс л ер нь бүх юм харчих юм биш үү дээ. Эндээс Эрдэнэт харагданаа. Манай өндөрлөг. Одоо энэ барилгыг чи мэдэхгүй байгаа шүү дээ. За нэрээ нөгөө шин баригдаж байгаа барилгууд чи ингээд тэрүүгээр байна да. Тэрүүгээр ингээд Эдс 1 2 2 ямар тавар мавар хотхон гинөө. Энэ тэгтээ юу баригдаад байгаа юм болж байгаа. Бүхэн өргөө шиг юм баригдаад байгаа юм тий. Нэг тийм том юм баригдаж байна да. Тэр бурхныг халтааруулчих. Энэ бурхан баригдаж би ингээд
Өшөө тойроод гоё юм баригдах юм бах гэж утсан чинь ингээл байгаадах юм. Дотор моторлогоо ордог болоогүй юу юм? Энэ ингээд санхүүжилтэн зогсчих юм болов уу? юм бохоо. Хаттай бол руу бас аяг амар гардаг сте. Баян өндөр гэдэг ингээд битүү маттай байдаг гэсэн. Хат би тэрийг бол мэдэхгүй. Тийм, тэрийг бол бит хоёр бол сайн мэдэхгүй. Одоо халзарцсан битүү маттай баян өндөр байсан гэсэн. Одоо нөгөө өсөн тухнаасаа унсан ах шиг л. За ингээд эрдэнэт харагдаж байна да. Энэ нөгөө лакс мөн үү? Шүү. Биш үү? Биш тэр хойдлогын лакс. Тэр лакс. Амар үнэтэй байр гэсэн. Тэр харин бас юм болоо. Тэгээ цааны бааз хороолол динж гэл манер тэгэл нэг иймэрхүү л байна да хотын төвөнд. Тэр уулын нэр нь юу вэ? Урд уул. Тийм те. Цааны бааз гэдэг уул. Тэгээ тийшээгээ гэр орол. Банда. Тэр юунд дэрдэс оюу молибден гэж биччихсэн. Манай өвөө Эрдэнэт уулынхаа тухай дуу бишээ шүлэг бичсэн байдгийн. Тэгээ тэрийг нь жавхлан дуулсан байдгийн. Тэр жавхлан дуулсныг нь бид нэр дуунд гараад цэснийхэн дараа мэдсэн байдгийн. Тэгээ тэгсэн чинь үгийн зохиосон үнийх нь нэрийг буруу өчсөн байгаад тэгээд Үгийн нэр хингээ өчсөн байлаа. Тэмэдгүй ямар ч гэсэн нэг өөр л хүн нэрчсэн. Тэгээ бид нар ч баа би ч баа. Манай гэрийнхэн энэ одоо хүний зохиосон үгээ гэд хэлээд засуулаад тэгээд бичсэн шүү. Дууг нь оруулнаа. Гоё хөхтэй дуу гэх юм аа. Эрдэнтийн овонктой байна гэдэг дуу бол биш. Тэрийг бид нэг жил цээжилж исэн багаараа. Тэгэл өглөөдөө дуулдаг. Хоёр багийн сүлд дуутай. Тэгээ нэг нь болохоор тэрний дуу, нөгөөх нь болохоор хангаар тэнд очлоо. Тэ амар дуулдаг байсан. Тэр дуу ч бас дуулахаар их гоё дуу. Энэ зууны манлаа байна л. Эрдэнтийн хүн болгонд мэддэг. Юусэн те? За манай хаттай бол өвөн морь намайг хаттай улруу дагуулж авах гардаг байсан. Энийг алхуулах гал цаатлын хаттай уул нь илгэн хаттай уул гэдэг аяа халтэрдэг. Наадлын уул руу наврахад амархан, цаатлын уул руу наврахад аяа хэцүү байсан. Тэгэл ингээд манай байрны ахнар гэдэг одоо би энийг ийм бацаан шиг бацаан заяа. Манай байрны ахнар гэдэг нэг 8 стай гарууд тэгээ биднийг дагуулж яваад уул руу гарч явдаг байсан шүү дээ. Тэгээ ахнар нь ингээд хамгийн сайн авирдаг ахнар нь урталтаа ороод тэгээд мань битнэ одоо тэр гүйж байгаа бацаан шиг юунууд нь дундаа ороод тэгээд дахиад ахнар нь хойдолтоо биднийг хойш унах юм бол алтж малтрах юм бол хойноос нь төвшнө гэж тийж явдаг гэсэн шүү дээ. Би тэр бичсэн үгийг унших га түрүүнээс шид наашлууллаа. Нааштай тэр юу өчч. Төмөр гэнэ үү? Битгэхгүй байна. За бохоо. За буйда. Эрдэнтийн овогт байна. Энэ зууны манлай байна. Яриад амаргуу шүү. Амаргуу чи нэрээ солисон юм байлээ шүү дээ. Агдан муугийн амар. Багахад л энэ шүү байж байсан. Горняк соёлын ордон. Энд гоё кинонод гардаг байж лээ те. Навшин нөгөө юу лээ Хямар телевизийн юунд сүүлийн төгсгөлийн би нөгөө юг үзчихсэн. Төгсөж жаргагийн сүүлийн хоёр ангийг үзчихсэн. Тэгсэн чинь энэ дэрж үзээрэй гэдэг. Горняк соёлын ордон дэрж үзээрэй гэдэг. Манайх энэ ч нэг гоё басантай. Тэгэж асуусан. Хоёр хүн дуу онох юм гэсэн. Энэ заалтай. Энэ дотор бид бүх спортын зүйл хийдэг байлаа. Одоо ч хийж байгаа шүү дээ. Би бассейнд л явдаг байсан. Чи юу ингэ? Чи юм бэ? Би хөлбөмбөгөөс бассейнд явдаг байсан. Окей. Тэр их энд би явж байгаагүй. Энэ болохоор нутгийн удирдлагын ордоо. Би тэр дотор төгөлдөр өрөнд явдаг байсан. Энэ дотроо. Тэгээд мөрчдөг лөө. Нэг жил л явсан. Тэгээ одоо би төгөлдөр өрөнд. Чи бүр жил явсан юм уу? Би бүр жил явсан. Тийм үү. Одоо маа наашаар тарч чадах уу? Татчихгүй. Би чинь 1-р анги лөө 2-р анги л. Тэгээ нэг жил яваад тэгээл Орос багштаар явсан. Тэгээл Орос Монгол багш гэж яддаг гэсэн.
дээр биччихэж. Нэгийг аваад нэг. Нэгийг аваад хоёр дахь нь хамтралтай. Юу? Челсигийн спорт хүүд авчихсан юм байна. Миний хүүч энэ айл нэгэнд дугуйлт нь явж байна. Бас энэ явж лөө. Тэгээд Энэ доор энэ Эрдэнэ гэсэн үг нэрэ. чи одоо боддоо ирэхсээ. Чи ингээ том болно заяа. Хүнтээс хүүхэд болно заяа. Чи хүүхэд чи ингээ чиний хаана өссөн, төрсөн, энэ тэнд явж ирсэн мэдэхгүй. Тэр энэ бичлэгийг үзчихвэл аав чи энд басинд явж байлаа. Эмээ өө чи ийм газар төрсөн ингээ амар. Чи ээжил гадаад үнтэй суухаа, Монгол үнтэй суухгүй л гүдээ тий. Монгол хүн байгаа мó? Тэгээд энэ барилга чинь амар өөрчлөгдөн шүү дээ чи тэгээд ер нь чамд зориулж байж байгаа шүү энэ бичлэг. Одоо тэгэл өвөө эмээг бид мэдэхгүй байгаа хөө. Одоо манай өвөгийн сум чинь ховтын алтан нөлөө манхан нөлөө. Алтан. Манайх алтан танах манхан юм уу? Тий. Тийм гих мэдчихлээ. Тий одоо манхан сум нь ямар өнгө зүстэй юм мэдэхгүй. Намайг тастай. Аа Энд аваад хэлээс. чиний зургийг дарах юм аа. Тэгээд биднийг жоохон байхад хот мот ч юм шаал өөр байсан ч тий. Одоо чинь энэ бас Баян гэдэг нэг тийм Баян моол нэг тийм юутай заяа. Эрдэнэдийн нэг түүхийн шинэ хуудсыг бичсэн. Тэний юутай гэсэн чи анхны урсдаг шат орсон гэсэн. Хайчих чам гэж Баянд очиж урсдаг шатн дээр сууя. Биднийг жоохон байх чинь энэ Баян энэ төгөл гэж байдгүй. Бид нэр баг ах чинь лифтэн суух, автобусанд суух, урсдаг шатнд суух эднэр чинь үнэхээр next level юм байсан заяа. Ой гэхдээ 9 давхар лифтээс шүү. Энэ бүгд биш 1 2 л байдаг байсан. Тэгээд тэр 9 давхар лифттэйгээд Орсын амар лифт заяа гацдаг. Нөгөө бор тий. Тийм амар юутай. За харилцах уу? За харилцъя дөө. За Эрдэнэт маань нэг юм байна да. Миний хөө сүүн зарим гэдэггүй. Штэ. Итцээ. Чим өрөө зарим гэдэж болж байгаа юм уу? Арайчтэй би шалгааг асуусан чинь унцдаг наасан. Ой бүхсэй л дээ. За Эрдэнэ хотыг нэг хальт танилцууллаа. Тэгээд манай Эрдэнэ хот юу 10 жил байхад амар гоё тайван хот хаашаа ч хамаагүй алхацдаг. Тэгээд нэг тийм цэвэрхэн тэгээд нэг цөөхөн хүнтэй байсан. Одоо ч гэсэн өвөлдөө дулаахан утаа бахтай, зундаа сэрүүхэн тэгээд юу амьдрахад таатай газар. Тэгээд эрдэнэ рүү ер нь амар их олон хүмүүс ирж амьдарч байгаа юм шиг байлээ. Тэгээд тийм айгүйх орсуудтайсан. Тийм тэгээд орсууд culture-ыг амар яасан тий. Орс culture-ыг амар. Одоо чинь манад байранд 5:45 билүү тэдчүүлүү. Одоо манай хойдлын байранд 5:35 хог ирээд бүгд хогийн машин сигнал дунгууд гарч хогоо хаяад тэгээд 5:35 хойдлын байранд ирсэн бол 5:45-д манад ирээд тэгээд манад ирэнгуут манай байр хоёр байр хогоо хаяад тэнгууд би заримдаа ингээд хогийн машин хоцорчвол хажуудлын доотлын байр руу очиж хогоо асгадаг байсан шүү дээ. Тим амир цэвэрхөө. Тэгээд бид нар чинь нөгөө нэг Оросд айгүйх амьдардаг байсан болохоор юу шинэ жилиг амир гоё тэмдэглэдэг байсан. Салют малют нөгөө чимэглэл мэмгэл тэгээд ер нь хоккей хүүхдүүд танкигаар айгүйх болгож молгодог. Айгүй цэвэрхэн хүмүүсийн соёлтой. Тэгээд ер нь манай Эрдэнэт ер нь айгүй гоё байсан. Одоо сайн мэдэхгүй л байна. За өөртөө амьдрахгүй болохоор хотоос ирсэн хүмүүс ямар тайван газар вэ л гэдэг. Тийм. За. Гоё хот шүү. Олон дурсамжтай сайхан хотоо. За баярлалаа баяртай. Бүкс.